Сэлэн аймгийн Мандалсамын улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэг нь 2008 онд боловсрол соёл шинжилгээ ухааны яамны хүүхдийн ивэг сангийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн эчин чадалтайгаар 18 багш ажилтнтай анх байгуулагдсан төвхтэй. Одоо тус цэцэрлэг нь 2 байр 216 хүүхэд 42 багш ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон эвсэг харилцаатай бүтээлч хүүхэд эрхэм зорилгыг төвшүүлэн шинэ үеийн хүүхдүүдийн хөгжлийн эрэлт хэрэгцээг сургалтын хөтөлбөрийн зорилт агуулгатай уялдуулан төлөвлөж хүүхдийг хөгжүүлэх чиглэсэн аягүй нэмэлт сургалтыг 17 дахь жилдээ хүүхдний бүрийг хамруулан амжилттай сургаж байна. 2024-с 2025 оны хичээлийн жилд манай цэцэрлэг нь эцэг эхтэй ажиллах арга зүйгээ шинжилэн үйл ажиллагаанд QR кодыг ашигласнаар байгууллагынхаа үйл ажиллагааг илүү нээлттэй болголоо. Мөн орон нутаг бус үндэсний хэмжээнд Монтессори арга зүйн сургагч багш болон олон улсын сургагч багш нарыг бэлтгэн харилцан дуршлаг солилцох зорилготой суралцгын чиглэл Монтессори арга зүй сэдвт үзүүлэх ажлыг Мандалсамын цэцэрлэгүүд болон Говьсөнбөр аймгийн 5 дугаар цэцэрлэгийн нийт 65 багш арга зүйч нарт амжилттай зохион байгууллаа. 2025 онд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш нарын дунд зохион байгуулагддаг шилдэг илтгэл шалгаруулах уралдаан интеграцид суурилсан багшлахуй ба суралцгой сэдвийн хүрээнд явагдаж манай баг 5 настай хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх эцэг эхтэй ажиллах арга зүйгээр зохиолын утгаснаа зургаар илэрхийлэн ярих чадварыг дэмжих сэдвт судалгааны ажлаараа хараа бүсийн шалгуулалтанд тэргүүн байр Сэлэнг аймгийн хэмжээнд тэргүүн байрыг тус эзэлж улсын шилдэг илтгэлийн уралдаанд дэд байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ. Хүүхдийн сурч хөгжих орчныг танин мэдхийн онцлог тохируулан виртуал өгөгдлөөр баяжуулан цэцэрлэгийн багш ажилчдын чөлөө цагаа өнгөрүүлэх сургалт үйл ажиллагаа явуулах эко орчныг бүрдүүллээ. Цэцэрлэгийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн санаачлагаар гадаа тоглоом маянг хэрэгжүүлж байна. Эвсэг бүтээлч хамт олондоо болон Мандалсамын нийт удирдлагууд болон эрдэмтэн багш нардан дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэндийг дэвшүүлье.